Сайн байцгаана уу, DBS-лээс эрхлэн бэлтгэдэг төвөмсийн мэдээллийн үйлбэрийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр үзэгч та бүхэндээ Дархуул аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд танилцуулах болно. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр манай телевизийн сурчлах баг Дархуул аймгийн ус цагуур орчны шинжилгээний төвөөс цаг агаарыг урьдчилсан мэдээг тодрууллаа. Ойрын өдрүүдэд Дархуул аймгийн нутгаар нэмэх 34-өөс 39 градус хүрч айгам халалт үргэлжлэх учраас мэргэжлийн цагуурчид дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. За сайн бацгаана уу? Та бүхэнд ус цаг урчны шинжилгээний төвөөс цаг агарын ойрын өдрүүдийн мэдээ болон анхааруулгын мэдээг та бүхэнд танилцуулъя. Өнгөрсөн халалтын тухай мэдээллийг хүрэхэд манай Дархуул аймгийн хэмжээнд нийт сая 6 дугаар сарын 20-ны өдрөөс ахуулаад агаарын температур 30 градус давсан буюу 21, 22, 23-ны өдрүүдэд болохоор 35 градус давж юм хит халалт үүссэн ийм нөхцөл байдал үүссэн. Энэ нь дахиад үргэлжлэх ийм нөхцөлтэй байгаа учраас та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа. Цагаарын 10 хоног үржилсэн төлөвийг танилцуулъя. 2025 оны 6 сарын 24-өөс 7 сарын 3-ны хүртэлх төлийг танилцуулъя. За хурд үндэсний хувьд болохоор 25, 28-ны өдрүүдэд зарим газраар 26, 27-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаан, аадар бороо орох төлөвтэй байна. Агаарын температурын хувьд болохоор хугацааны ихээр 17-оос 22 градус, өдөртөө 34-39 градус. Агаарын температурын хувьд хугацааны ихээр шөнөдөө 17-оос 22 градус, за өдөртөө 34-39 градус халалт бол хэвээр үргэлжлэх бол 26, 27, 28-ны өдрүүд бага зэрэг сэрүүссэн ч гэсэн агаарын температур бол 23-аас 28 градус орчимд байх юм төлөвтэй байгаа. Харин салхины мэдээний хувьд болохоор ихэнх хугацаанд 5-аас 10 м/сек бол борооны өмнө түр зуур ширүүсч нөөлөг салхи үүсэх магадлал өндөртэй байна. За малчаад иргэд ард иргэд та бүхэнд анхааруулга мэдээг танилцуулахад ойрын өдрүүдэд ихэнх нутгаар айгам халуун үргэлжлэх юм төлөвтэй байгаа. Үүнээс хамааралтайгаар ихэнх нутгаар түр зургийн аадар бороо орох юм нөхцөл бол бүрдэж байгаа. Тийм учраас та бүхэн гинтийн нөөлөг салхи болгон цахилгаан мөндөр сэрэмжтэй байхыг ус цаг уршин шинжилгээний төвөөс бол анхааруулж байна. Дараагийн мэдээ, олон жилийн түүхтэй дархны иргэдийн хүүхэд насны дурсамж шингэсэн Зулцхан голыг хүүхдийн туслан жил ирэх бүр шинжлэгцээр байна. Энэ жилийн тухайд галтайгаа өсрийн тамирчдын бэлтгэл хийх хэсгийг шинжилэн сайжруулсан бөгөөд Зулцхан гол туслан 2025 оны зуны амрагч хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн байна. Дараагийн мэдээ, тоо удахгүй буюу 2025 оны 6 сарын 27-ны Баасан гарагт залуучууд театрын урдах найрамдал талбайд Нөөв нэм хамтлагийн 20 жилийн тоглолт зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Орон нутаг дахь хамгийн том тайз буюу 45 м-ийн урттай тайзтай 1500-аас 2000 лед дэлгэц засагдж, Солонгос улсаас ирсэн саунд инженерүүд ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг одоо үзүүлье. Дархуул аймгийн Нарсан айн донд байрлалтай хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын харьяа Зулцхан гол хүүхдийн туслангийн аль бие усны 1-р ээлж буюу судлаач Надагийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Өмнөх тусгай ээлжээр цусан дамрах эрх авсан харшийн сүлт модын наадамд оролцсон авьяас хүүхдүүд, дугуй аргын олимпиадад амжилттай оролцсон хүүхэд багш нар, мөн IELTS 100 хөтөлбөрт хамрагдсан сурагчид, дүл тэмцээний эхний 3 байранд орсон сурагчид гээд 700 гаруй хүүхдүүд үн төлбөргүй 3 хоног амарсан юм а. Харин энэ удаад аль бие усны ээлж хуваарийн дагуу эхэллээ. Энэ зүүн Зулцхан гол зусан орчны аюулгүй байдал, засвар шинжилгээ ажлууд хийгдэж, шинэ өнгө төрхтөгөөр хүүхэд багчуудаа амрааж байна. Үүнд галтайгааны иж бүрэн засвар шинжилэл, стандартад нийцсэн аянга зайлуулагч зэргийг суйрлуулсан байна. За сайн байцгаана уу. Намайг Зулцхан гол хүүхдийн туслангийн 2025 оны ахлах удирдагчаар ажиллаж байгаа Санаа гэдэг. Тэгээд энэ жилийн онцлог тэр дундаа яг энэ ээлж онцлог бол судлаач Нада буюу одон орон шинжлэх ухааны хөтөлбөртэй ээлж байгаа. Тэгээ ер нь бол хүүхдүүд Тэглийнх нь ер нь бол Монгол Улсын хэмжээнд нэг шинжлэх ухаан ингээд илүү сонирхолтой юмнууд руу хүүхдүүд ингээд мэдрэмж нь хөглөгдгөө байсан, чиглэгдгөө байсан. Тэгвэл энэ жил бол яг илүү бага наснаас нь одон орны гайхамшиг, нар сар тэгээд цаашлаад бусад шинжлэх ухааны хичээлүүд дээр ордог тэр хөтөлбөрүүдийг бол бид бүхэн өртөөжилсэн байдлаар оруулж тэгээд 7 хоногийн яг 2 өдөр бол онцлог хөтөлбөртэй бол байна. Яг шинжлэх ухаан одон орны үлдсэн өдрүүд нь бол мэдээж урлагийн өдөр, Монгол бахархал, тэгээд спортын өдөр, зөв хандлага, зөв ирээдүй гэдэг ерөөд бол яг өдөр бол өөр нэгэн сэдвтэй байгаа. Өнөөдрийн хэвдэх юм бол байгаль миний найз буюу Зулцхан гол хүүхдийн туслан маш гоё онцлогтой байгалийн гоё тогтцтой газар байдаг цэвэр агаар хүчил төрөгчөөр баялаг. Тэгээд яг энэхүү ээлжийн
бас нэг хэсэг бол байгаль миний найзууд бол өнөөдөр үргэлжилж байгаа. Бид бүхэн сая нээлттэй үйл ажиллагаанд оролцоод одоо багуудын цагаа уучаад тэгээ үргэлжлүүлээд бол байгаль миний найз өртөөжсөн үйл ажиллагаанд оролцсон. Өдөөс хойш дахиад байгаль миний найз гээд үргэлжлүүлээд ерөөхдөө өнөөдөр дандаа л экологтой холбоотой хөтөлбөр үйл ажиллагаанууд байгаа тийм. Намайг их сайхан гэдэг би оюуны ирээдүйд суралцдаг. Тэгээд 4-р ангид суралцдаг. Би одоо 5-т орно. Тэгээд энэ орчин гоё байна. Болдгын амралт нь үнэхээр гоё. Гэтэ жоохон халуун. Гэтэ арай шир унттай үнэхээр гоё. Зэрэг хүн надад орчин нь таалагдсан. Нээлттэй ажиллагаа ямар болсон бэ? Үнэхээр гоё болсон. Надад үнэхээр их таалагдж байна. Багш нар нь ямар байна? Багш нар нь үнэхээр илдэг. Үнэхээр зөөлөн сэтгэлтэй. Үнэхээр надад үнэхээр таалагдж байна. Намайг Шиглээ гэдэг би 16 дугаар сургуулийн 3-р анги сурдаг. За зөвсөндөө хэдэн удаагаа явж байна? Анх удаагаа юу сэтгэл ямар байна? Анхудаага явж байгаа. За ямар санагдаж байна? Орчин нь хэр байна? Хоол нь хэр байна? Багш нар нь ямар байна? Багш нар нь нөгөө нэг бүгдээрээ сайхан сэтгэлтэй. Тэгээ орой нь болохоор диско гэж тэрнээс тагаа санагдсан. Агаар нь чиртлэх гол. Нээлттэй ажиллагаа таалагдсан уу? Таалагдсан. Оюуны ирээдүйд сургуулийн 7-гийн 8 ангийн сурагчтай Зулцгийн гол хүүхдийн төсөндөө амрах үнэхээр гоё юм. Цэвэр агаартай тэгээд гоё. Та ч гэсэндээ ангиараа энэ төсөндөө ирээрээ. Илүү нэг хамт олон баг болж ажиллаж байгаа. Тэгээд анги хамт олондоо гэсэндээ илүү нэгэнтэйгээ танилцж байгаа. Ер нь аль анх ангиараа Зулцгийн гол төслөн рүү явъя гэдэг санааг ерөнхийдөө бол бид нар бөөндөө ярилцж байгаа гаргасан. Тэгээ яагаад ангиараа төслөө явъя гэсэн шалтгаан нь болохоор бид нар ингээд ангиараа төслөө явах юм бол одоо аяснаас илүүтэй нэгэнтэйгээ ойр болж тотносох гэсэн давуу тал гарах гэдэг үүднээс бид нар ангиараа төслөө явъя гэж ярьсан энэ зам. Цаг цөлбөрийн 6-ын 7 дугаар анги. Тэгээд энэ цуснд явсан мөн бол амар гоё юм. Одоо баг 5 удаа явж байгаа. Тэгэхээр ирж ийн гэсэн үг үү те? Юу нь хамгийн таалагдаад сэтгэл одоо харагдаж ирсэн юм? Багш нар найзуудтайгаа гэл гоё байгаа. Марл гэдэг одоо 12 настай. Тэгээд анх удаа ирж байна. Амар гоё юм сэтгэл өндөр байна. Юу нь хамгийн таалагдсан сэтгэл? Ер нь бол хоолноос нэг зүйлгээл өрөөнийх нь байршлын гоё санагдаж байна. Тэгээ гоё байгальтай ойрхон болохоор агаараа явсан гоё юм. Би болохоор нөгөө нэг багштайгаа зөв нөгөө нэг тоогож моглоо тэгээ энэ аваар зугаалаад тэгээд энэ бол тэр нь амар сонирхолтой санагдаж байна. Намайг Даргуул аймгийн оюуны ирээдүйд зөвлөлбөр сургуулийн 6-гийн 11 ангийн сурагч Зинхуудам гэдэг. Тэгээд би дөнгөж өчигдөр ирсэн. Тэгээд өнөөдөр амар гоё байна. Зулцгын төслөн гоё юм байна. Би анх удаа зулсанд явж байна. Өмнөөс явж байгаагүй. Хүлээлт хэр байсан? Хүлээлт аль 4 сарын өмнөөс л амар хүлээсэн. Төсөөснөөс хамаагүй гоё юм байна уу? Нааг оргилын мөнх хүчил гэдэг би 16 дугаар сургуулийн 6 ангид сурдаг. Тэгээд ер нь бол төсөөснөөс амар гоё болсон. Тэгээд олон шинэ найзуудтай болсон. Тэгээд нөө өчигдөр ингээд усаар байлдаад тэгээд ингээд амар гоё. Тий. Зулцгаан голын хүүхдийн цуслангийн бүртгэл явагдаж байна. Төлбөр 7 хоногийн 245 мянган төгрөг бөгөөд одоо та бүхэнд ээлжийн хуваарийг танилцуулъя. 1-р ээлж судлаач Нада 6 сарын 23-наас 6 сарын 30-ныг дуустал. 2-р ээлж би манлайлагч 6-р сарын 30-наас 7-р сарын 7-ныг дуустал. 3-р ээлж Анинд дурлагсад 7-р сарын 7-ноос 7-р сарын 14-ний дуустал үргэлжлэх бол 4-р ээлж Game Time буюу адал явдалт тоглоомын ээлж 7-р сарын 14-нөөс 7-р сарын 21-ний дуустал. 5-р ээлж Олимпийн гараа 7-р сарын 21-ээс 7-р сарын 28-ны дуустал үргэлжлэх бол 6-р ээлж Гэрэлт хэмнэл 7-р сарын 28-наас 8-р сарын 4 хамгийн сүүлчийн буюу 7-р ээлж Сэрсэн байгаль 8 сарын 4-нөөс 8 сарын 11-ний дуустал үргэлжлэнэ. За дараагийн ээлж нийтдээ бид бүхэн 6 ээлжийн зам төлөвлөсөн байгаа. Мэдээж 1-р ээлж маань бол амжилттай эхлэх явж байна. За үргэлжлүүлээ бид бүхэн 5 ээлж байгаа. 30 дурдаад явчих юм бол те. Би манлайлагч гэдэг ээлж байгаа. Хүүхдүүдийг нийгмийн зөв даатгалд яаж суралцах ёстой вэ? Баг хамт олоныг хэрхэн манлайлах ёстой вэ? Яг юунд анхаарах ёстой вэ? За дараагийн ээлж маань болохоор аним дурлагсад гэх cosplay хийх ээлж байгаа. Тэгээ хүүхдүүд тийм одоо яг тийм нэг cosplay хийхдээ өөрийнхөө үздэг, хардаг, одоо тэр ингээд зурдаг тэр бүх зүйлтэйгээ ойрхон байхад хүүхдүүд илүү хүсдэг болсон. Тэгээд тэр дээр нь тулгуурсан маш гоё сонирхолтой ээлжийг бид бүхэн бэлтгэсэн байгаа. За түүний араас нь бол game time буюу тоглоомын цаг, тэгээ адал явдал тоглоомын цаг. Тэгээд өдөр алга мэдээж яг тэр уур амьсгалыг бид нар бүхэн мэдрүүлнэ. Одоо чинь өнөөдөр өглөө бол энэ шилжүүлэх одоо орны ээлжүүдээр багш нар өглөө алган хүүхдүүдэд одоо орны гайхамшигтай фактууд хэлж өгдөг. За цаашдаа одоо орны өртөөнүүд явдаг. Шинжлэх ухааны гой туршилтуудыг хийж үзүүлдэг. За тэгээд дараагийн ээлж маань болохоор
Мэдээж бид хүүхдүүд ер нь ахлах насны хүүхдүүдийн хамгийн хүлээдэг буюу урлаг спорт ээлж олимпийн гараа ээлж манайгаа. За олимпийн гараа ээлжин дээр бол зөвхөн одоо нөгөө нэг сагс тоглоод ирээ шагнал аваад явдаг гэдэг бол бид бүхний зүгээс бол өөр ямар спортод байдیں۔ Тэрийг энэ яаж сурах боломжтой, ядаж суурийг сонирхоод үзвэл яадын гэдэг талаас нөхөд бол хандж байгаа. За дараагийн хамгийн сүүлийн ээлж маань бол гэрэл хэмнэл урлагийн ээлж байгаа. Тэгээд урлагийн ээлжинд бол хүүхд багчдууд ер нь ихэвчлэн за тэгэл өнө дуулаад бүжиглээл тэгэл шагналаа аваад явдаг гэдэг бол бидний зүгээс бас өдөр болгон урлагийн гайхалтай урлаг гэдэг чинь өөрөө маш том зүйлийг илтгэдэг. Жишээ нь уран зураг, за цаашдаа зөндөө олон зүйлс байгаа. Тэгээд тэдгээрийн хөтөлбөр дээр илүү тусгаж өгсөн байгаа. Өдөр болгон бол хүүхдүүд өөр сонирхолтой болоод энэчнээс буцах боломжтой. Би урлагаас яг юуг авч таашааж мэдрэх хэрэгтэй юм бэ? Би урлагаас яг юу суралцах хэрэгтэй юм бэ? Юу надад зохицох хэрэгтэй юм бэ? Би спортоос яг яах хэрэгтэй? За тоглоомын цаг те яаж ингээ багаараа ажиллах чадвар суралцах юм? Одоо зарим талаас те одоо хүүхдүүд битгийвэл томчууд ч гэсэн өөрийнхөө алдааг ухамсарлаж чадахгүй те ингээ одоо бол тэр хүүхдүүд тоглоомын аргаар яаж өөрийн гэсэн те ингээд за окей энэ миний алдаа байсан юм байна. Тэгвэл үүн дээрээс нь дараа нь яах хэрэгтэй гэдэг ч юм уу те ингээд ер нь бүх ээлж маань өөрөөр гэсэн онцлогтой. Тэгээд зүгээр л нэг ингээ шагнал зөвлөгээд эсвэл зүгээр л нэг ээлж ингээд ийм онцлогтой гэдээ явуулах биш. Тухайн хүүхдүүд яг тэр ээлжинд амраад өөрийнхөө дуртай хоббигоо ч мэдэх боломжтой гэсэн. За баярлалаа. Бүртгүүлэх хаяг Дархан аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын байранд буюу Миний Монгол цэцэрлэг түрээлэнгийн доторх дугуй ногоон барилгад хийгдэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох утасны дугаар 9976 38 тэгтэг 9969 46 59 90 тэгтэг 2788 9966 2090. Хүүхэд та бүхний зулцхан гол хүүхдийн цуснд ая тухтай амрахыг урьж байна. Дараагийн мэдээ Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс өвхийн урилгаар бүгд найрамдах Узбекистан улсын ерөнхийлөгч Шавкат Мирзиев Монгол улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалтай холбоотой бизнес форумыг зохион байгуулж, хоёр орны 300 гаруй төлөөлөл оролцлоо. Оролцогчид хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны саад татварыг арилгах, арьс шир, ноос ноолуур, жимс жимсэхний салбарт хамтран ажиллах боломжийн талаар сан солилцжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс өвхийн 2024 онд Узбекистан улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр оны худалдааны эргэлтийг 10-аас 20 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Тохиролцсон ажил хэрэгүүд эхнээсээ биелээ олж байгааг талууд цохон тэмдэглэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотно Узбекистаны худалдааны төв нээлттэй хийж иргэдэд үйлчилж эхэлсэн юм. Түүнчлэн 2025 оны эхний 5 сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 20 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг хоёр улсын шадар сайднаар онцоллоо. Алдаад гарцгүй манай хоёр орны газар зүйн байршил нь цаг хугацаа мөнгө санхүүгийн хувьд нэмэлт олон хүндрэлүүдийг бизнес аж ахуй эрхлэгчид, экспортлогч, импортлогчдод үзүүлдэг. Тэгвэл хоёр талын идэвхтэй хэлэлцээ, үйл ажиллагаа, харилцан урагштай хамтын ажиллагааны үр дүнд Ташкент, Бишкек, өрөмж чиглэлийн аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн эргэлтийн талаарх бүхий л үйл ажиллагаа эрчимтэй өрнөх олон нөхцөл бүрдэж байна. Хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдийн уулзалт, харилцан урагшигтай түншлэлийн үр дүнд Монгол, Узбекистаны худалдааны эргэлтийн хувь хэмжээ цаашиж эрчимтэй өснө гэдэгт комиссийн даргын хувьд эргэлзэхгүй байна. Өнөөдрийн бизнес форумд өндөр ач холбогдлогч халуун талын сэтгэлээр хүлээн авч байгаа та бүгдэд талархаж байна. Манай хоёр орны төрийн тэргүүнэрийн өндөр дээд түвшний харилцан айлчлалууд хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, шин шатанд гаргахад чухал түлхэц болсныг цохон тэмдэглэе. Манай хоёр орон ноос ноолуур, арьс шир, хөнгөн хүнд үйлдвэрлэл, худалдааны чиглэлд хамтран ажиллах боломжтой. Хоёр орны худалдааны эргэлт 2024 онд 50%, 2025 оны эхний 5 сард дахин 20%-аар өссөн. Цаашид манай хоёр орон засгийн газар хоорондын комиссийн хуралдаанаар ярилцаж тохиролцсон олон асуудлаа бодит ажил хэрэг болгоход анхааран хичээл зүтгэл гарган ажиллах болно. Монгол Узбекистаны засгийн газар хоорондын комиссийн хуралдааны үеэр талууд Ташкент, Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр тохиролцсон. Түүнчлэн Ташкент, Бишкек, Өрөмж, Улаанбаатар чиглэлийн тээврийн шинэ маршрутыг тогтсон нь цаг хугацааг хэмнэж 1000 гаруй километрээр товчлох боломж бүрдсэн билээ. Хоёр орны хамтын ажиллагаа яриа хэлцээрийн үр дүн бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл боломж бүрдүүлж байгааг форумд оролцсон төлөөлөл онцоллоо. Агарын тээврийн салбараас одоо манай хүнээр компани Узбекистан улсын нийслэл Ташкент хот руу одоо 9 сараас шууд нислэгээ бас бидэд төлөвлөж байна. Мэдээ шууд нислэг гэдэг бол зөвхөн агарын тээврийн компани ажил байдаггүй. Энд бол одоо маш олон төрлийн маш олон одоо байгууллагын одоо оролцоо бас маш чухал байдаг. Тэгэхээр энэ одоо оролцоог бас дэмжиж манай компаниуд дэмжиж ажиллаж байгаа
бас бид бас талархаж байна. За тэгээд 9-р сараас эхлээд бид бол шууд хуваарь тэнцэлгээ эхлүүлэхээр төлөвлөө ажиллаж байна. Хоёр улсын хооронд одоо хийгдснээр ганцхан одоо аялал жуулчлалтай агаарын тэрвис салбарын биш бизнесийн бусад бүх салбарын одоо хамтын ажиллагаа эхлэх бүрэн боломж нэгдэнэ. Тэгэхээр энэ хоёр улсын одоо хамтын ажиллагаанд бол мэдээж хамгийн чухал одоо зүйлүүдийн нэг бол шууд нийслэг гэж хоёр тал хоёулаа үзэж байна. Мэдээж шууд нийслэг нэгдснээр аялал жуулчлал болон бизнес салбарын маань одоо мэдээж цаг хугацаа мөн бас эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй байх юм давуу талууд үүснэ. Тэгэхээр энэ бүхний төлөө бас агаарын тээврийн өндөр компани бас ажиллаж байна. Тэгэхээр энэ уулзалтууд айлчлалын үр дүнд бол одоо манай хоёр оронд байгаа давуу талуудаа ашиглаж бизнесмэнүүд хамтарч ажиллах юм боломж бол өрдөж байна. За ялангуяа энэ текстилийн салбарт бол эдний талд одоо маш их хэмжээний хөвөн байдаг юм байна. За манай талд маш их хэмжээний одоо малын гаралтай түүхийд ноос ноолуур байдаг. Тэгэхээр энийг ашиглаж одоо хамтарсан үйлдвэрийг байгуулах түүхийдээ одоо бие биендээ одоо экспорт импортоор одоо өгөх ийм одоо байдлаар хамтан ажиллагаа бол хийе гэсэн ийм саналууд дээр одоо нэгдэж байгаа. Тэгээ Монголын ноос бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо бол одоо үйлдвэрүүдээ кластраар одоо түүхийд бэлдүүлж эднийд нийлүүлэх мөн зарим компаниуд нь хамтарсан үйлдвэр байгуулах ийм одоо боломжууд бас гарч ирж байгаа. Тэгээд ноос бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо манай Монгол ноос компанийн хувьд бол санамж жүжиг байгуулж байгаа. Энэ санамж жүжигийнхаа хэмжээнд буюу эдэнтэй ярьсан тохирсон одоо зүйлсээрээ бол одоо хамтын ажиллагаа бол амжилттай болно гэдгийг итгэлтэй байна. Цаашаад хоёр орны төр засгийн зүгээс хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжууд, хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийг сайжруулах, манай улсаас тус улсад махан бүтээгдэхүүн экспортлох, эдгээр бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд учирч байгаа татврын болон бусад саад дотгорыг хамтран арилгах, боловсрал соёл зэрэг хүмүүнлэгийн солилцоо идэвхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, шинэ нүүд хаалгыг нээхээр бэлтгэж байна. Узбекистан бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн Төв Азийн орнуудын зах зээл нэвтрэх боломж билээ. Узбекистан улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах шийдэмгий бодлого хэрэгжүүлж байна. Тиймдээ ч эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг 2 дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо 2 дахин, аж үйлдвэрлэл нь 40%-аар нэмэгджээ. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөн бисээ мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхааран сонгуул зэрхэн үзэгчдэд баярлалаа. Мэдээллийн хөтөлбөрийн дараагийн шинэхэн дугаараар эрг уулзцгаая. Баяр та үзэгчдээ.